Бурайдын их сургуулиуд дээр цагдаа нар өглөө эрт ирж оюутнуудыг хичээлээс нь татаж хүчээр гаргаж авч цэрэг татлагад авч явж байна гэсэн мэдээллийг Бурайд оюутнууд өгч байсан. Харин Москва, Санкт-Петербург зэрэг том хотуудад бол цэргийн зарлан дуудахад ирээгүй бол авч явах шаардлагагүй, цэргийн дуудлагад оролцох шаардлагагүй байна. Бурайдын засгийн газар Пүрэв гарагийн байдлаар мэдээлснээр нийт 11 сургуулийг бол цэрэг татлахын байр болгож хувиргаад харин сургуулийн автобусуудыг бол цэргүүдийг зөөх хэрэглүүр болгож ашиглаж гин гэж мэдээлсэн. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар өглөө бүр 6 цагт хаалгыг нь балбаад нас орсон хүнийг хүртэл цэрэг дуудахаар ирсэн байсан. Иннээс болж энэ цуваа бас энэ очер бий болоод байна. Удирдагчийнхаа түрэмгийдлийн золиос болохгүй тул иргэд эх орноосоо зугтаж байна гэсэн. 30 сая төгрөг төлөөд ч гэсэн хамаагүй нисээд зугтах гэж оролдож байна. Гэхдээ энэ мөнгө, энэ боломж хүн болгонд байхгүй, энэ боломж цаг ирэх тусам хаагдмал байхгүй болж байна. Миний өнөөдрийн танд ярих гэж байгаа түүх бол түүхийн уртад салсан Монгол үндэстэн ястан болоод том гүрний иргэшэл доор амьдарч байгаа бусад бага ястнууд үндэстний цөөнхүүд том тогтолцоо, том ашиг сонирхлын золиос улс төрийн хэрэглүүр болж байгаа түүх юм. Энд би хэн нэгний талд орж Америк, Европ, НАТО зэрэг барууны орнуудын талд нь гарч дайныг өдөөх чиг буруутгах гэж ир суугаагүй. Харин тантай, надтай адилхан харагддаг хүмүүс царай зүснээсээ болж амьдралаа дөнгөж эхэлж байгаа залуус надаас хэдэн насаар дүү 18-тай, 19-тай залуучууд амь насаа алдаж хайртай хүмүүсээ хайж явж байгаа энэ шалтгааны цаана юу байгааг нягтлах юм. Ее суверенитета и территориальной целостности для обеспечения безопасности нашего народа и людей. Ерөнхийлөгч Путин яг анх Украин руу хийж байсан дайнаа цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэж байсан дүр зурагшгүй газар 2 хоногийн өмнө буюу 9-р сарын 21-ний өдөр дахиж сугаад хэсэгчилсэн цэрэг татлах хийж 300 мянган цэрэгт ажиллана гэж хэлсэн. Тэр яг энэ яриагаа дуусгахдаа би холын худлаа яриаг өсөг гэж хэлсэн нь яг худлаа ярьдаг хүн шиг л сонсогдсон. Учир нь хэдий Путин цэрэг татлагаа тайлбарлахдаа бэлтгэлтэй цэргийн сургуулалттай хүмүүсийг цэрэг дуудана гэж тайлбарласан ч яг үнэндээ бодит байдал дээр 300 мянган хүнийг ингэж бүрдүүлнэ гэдэг нь боломжгүй юм. Тийм ч болохоор Оросд өргөн хэрэглэгдэж байгаа нууцлалтай телеграм чатуудыг харахаар Москва, Санкт-Петербург зэрэг том хотод бол үнэхээр ийм хэсэгчилсэн цэргийн татлаг бол явагдаж байгаа. Яг сайн дураараа явах хүсэлтэй цэргийн зарлан дуудах ирсэн бол очиж байгаа гэсэн. Харин алсагдмал хол газар нутгуудад цэргийн дайчилгаа 100% явагдаж байгаа. Тосгон сумдуудаас нь хүмүүсийг чирээд үстэд гаргаж явж байгаа л гэсэн үг. Хэсэгчилсэн цэрэг татлахтай холбоотой хуулиудыг харах юм бол цэрэг татагдсан хүмүүс энэ хууль дуусгар болох хүртэл буюу хэсэгчилсэн цэрэг татлах дуусныг зарлах хүртэл цэргээс чөлөөлөгдөх боломжгүй болж байгаа нь хуучин байсан хүсэлтөө өгөөд чөлөөлөгдөх боломжтой байсан нөхцөлийг үгүйж байгаа юм. Маад нилээд хэрэгждэг дабл стандарт гэдэг зүйл. Мань мэд шиг харагддаг бага яснууд нь болохоор заавал явах ёстой цэргийн бүрэн бүтэн дайчилгаа. Айрын цэнхэрнүүдтэй шаардлагатай слав хүнд бол сайн дураараа явж болох цэргийн дуудлага. Хэдүүлээ хамгийн анх Оросууд Украин руу дайрсан шалтгаанаа зөвцгсөн тэр шалтгааныг саний. Нацизмыг устгах. Амар хипокрит сонсогдож байгаа биз. Дэлхийн 2 дугаар дайнд нацист Германыг ялахын тулд томоохон хувь нэмрээ оруулсан Зөвлөлбөт улсын залгамж халаа хүмүүсийн хувьд бол энэ зүрхэнд нь маш ойрхон туссан зүйл нь ойлгомжтой. Гэтэ зарим хүмүүсийн хувьд бол үгүй. Яагаад үг гэхээр Санкт-Петербург, Москва зэрэг том хотуудад амьдардаг бага яснууд бол байнгын үндсэрхэг үзлийн золиос болж идэг. Арьс өнгө, үндэс угсаагаараа ялгарлан гадуурхагдаж, xenophobia буюу гадаадынхныг үзэн ядах үзлийн золиос болдгийг монголчууд хүртэл бид нар сайн мэддэг. Ийм л болохоор би хипокрит сонсогдож байгаа эзгээд байгаа. Хипокрит гэдэг нь бусдаас нэг өөрөө илүүрхэх зүйл байхгүй жийж бусдаас илүү болж харагдаж жүжиглж байгаа үзэгдлийг хэлдэг. Оросуудын Украинд очиод устгана гэж хэлж байгаа тэр нацизм гэдэг нь арьс өнгө, үндсэрхэг үзлийг тогтолцоогоор хүлээн зөвшөөрөхийг юм хэлж байгаа гэсэн. Гэтэл яг үнэндээ арьс өнгө үндэстэн яснаар нь ялгарлан гадуурхах үзэл Орос орнд байдаг. Өнөөдөр Оросын Украинд хийж байгаа дайнд бага ястнууд харьцуулшгүй өндөр хэмжээнд амь насаа алдж байна. Путины устгахыг хүсэж байгаа ялгарлан гадуурхалтгүй дэг журмын төлөө. Дагестан хүн Москвагийн энгийн нэг иргэнээс 87 армийн 5 дахин их, харин бурайдууд 275 дахин их, туваачууд 350 дахин их амь насаа алдаж байгаа гэж 8 дугаар сарын байдлаар тооцоо гарсан. Энэ тоог харангууд Оросын албаны улсын Украинд хийж байгаа дайн нь 2 эртэ хутгах шиг. Нэг ирээрээ украинчуудыг хөнөөж байгаа, харин нөгөө ирээрээ бага ястнуудаа санаатаагаар устгаж байгаа юм.
Тэгвэл ийм байхад яагаад бага яснууд энэ дайнд явах сонголтыг өөрсдөө хийж байгаа вэ? Өнгөрсөн бүхий л хугацаанд тодорхой байсан нэг зүйл бол Оросын холбооны улсын хамгийн ядуу буурай зах язгаарын улс орны иргэд дайны хамгийн хүнд гар зохирлуудыг амсаж байсан. Монгол овгийн аймагуудын үргэлжлэлт болсон бүгд найрамдах Тува улс, Бурайд улс, Халимаг улс, мөн муслим шашинтай бүгд найрамдах Дагестан улс, бүгд найрамдах Саха буюу Якутууд дайны тэргүү игнэнд тулдаж байгаа. Бурайдууд болоод Дагестанчууд эдгээр улс орнуудаас хамгийн хохирлыг амсаад байгаа бол Туваачууд 100 мянган хүн тутамд оноогдох үхлийнхаа тоогоор тэргүүлж байна. Жишээ нь 3 дугаар сарын сүүлээс өнөөдрийг хүртэл өдөр бүр нэг Бурайд хүн дайнд амьд байгаа юм. Оросын холбооны улс 85 нэгж бүрэлдэхүүнээс бүрддгийн 22 нь бүгд найрамдах улс орнууд. Энэ бүх бүгд найрамдах улс орнууд анханасаа ямар нэг бага ёстон үндэсний цөөхүүдийг төлөөлүүлэхээр байгуулсан байдаг. Гэвч Оросын засгийн газар Москвагийн хувьд алс хязгаардах улс орнуудынхаа боловсрал, соёлын өв, дид бүтэц, эдийн засгийн өсөлтөд хөрөнгө оруулдаггүй. Яг л империалист гүрнүүдийн адил түүх, ёс заншил, хил усыг нь устгаж улс төрийн хувьд өөртөө засах боломж болцоогоор нь хангадаггүй. Ийм болохоор Бурайд шиг улсын иргэдэд тэр тусмаа хүүгүүдэд нь ажил олддоггүй. Дундаж цалин нь Москвагийнхаас 3 дахин бага 44 мянган рубль байдаг. Нэг бол Оросын хойд хэсэгт очиж цагийн ажил хийх, эсвэл айрмад элсэх гэсэн хоёр сонголт л Бурайд хөвгүүнд олддог гэсэн үг. 2014 оноос ч тэр Бурайд тэргүүтэй бага ёснууд хамгийн их тоогоор цэрэг татагдаж тулалдсан байдаг. Бага ёстон цэрэг Оросын хийж байгаа дайнд амь өргөдөх нь Оросууд тийм ч хамаатай биш болохоор ямар нэг эсэргүүцэл авахгүй тулд цэргийн ажиллагаа төлөвлөлтөө цэргийн командлагчид бага ёснуудыг явуулдаг нь нууц биш гэж Оросын цэрэг дайны мэргэжилтэн Павел Лүзийн Guardian сонинд өгсөн ярилцлаганд дурдсан байдаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Тува, Халимаг, Бурайд зэрэг бага ёснууд бол эдийн засаг, амжиргааны асуудлаас болж цэрэгт явахаас өөр сонголтгүй байсан бол энэ удаагийн цэрэг татлахаар хүн болгоныг хүчээр авч явж байгаа гэсэн нэрээ ялгаатай байгаа юм. Путиний хувьд өөрийнхөө хүсэл зорилгыг биелүүлэхийн тулд дотоодын амар амгалан тайван байдал бол нэн чухал. Яагаад тэгэхээр ингэж л байж түүний тогтолцоо засаглал оршин тогтно. Ийм л болохоор үндэсний цөөхөө золиослж Украинд хийж байгаа дайны гэмт хэрэгүүдийн хамаг муу мухад бага ёснуудаа нааж байгаа гэж үзэж байгаа. Оросын бие даасан сонин болох Новая газетийн сэтгүүлч мэдээлснээр Кремлийн дотоодын их сурвалж хэлэхдээ Путин хэсэгчлэн цэрэг татлагын хуулийн 7 дугаар зүйл 1 сая хүртэл хүнийг цэрэг татна гэж заалтандаа оруулсан байсан ч үүнийгээ санаатайгаар нуусан гэж мэдгдсэн. Энэ тоог худлаа гэж Кремлин хэлж байгаа ч одоогийн байдлаар хоригдож байгаа хоригдлуудаа болоод цэрэг татлагыг эсэргүүцсэн жагсагчдыг хүчээр дайнд илгээх бэлтгэл хийж байгааг ажиглагч байгууллагууд мэдэгдэж анхааруулж байна. Бидний Монгол туурхтан ах эгч дүүс болон Оросын бага ёснууд гаднаа өөр харагддаг. Өөр соёлтой, ядуу буурай, дороогоосай болж их гүрний пропаганда, тархи угаалтын хэрэглүүр болж нэг хүний ашиг сонирхлыг хангахын төлөө золиосонд явж байна. Монгол улс бол эрхчлөөд тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Бид бол хоёр улааны дунд байгаа нэг цэнхэр түрэмгийлэгчдийн дунд оршиж байгаа арчлын баян бүрт. Бид болгоомжтой байх ёстой. Энэ үнэн. Гэхдээ бид хүнлэг, инэрэнгүү, цаанаасаа эрхчлөөний мэдрэмж өндөр арт юм. Оросын хилээс Хягтын төв колонк хүртэл Оросоос Монгол руу орох гэж байгаа машины цуваа 1.5 км үргэлжилж байсан. Гэхдээ шөнийн 00 цаг гэхэд энэ зай аль хэдийн бүр урт болж колонкийг холд авсан байсан гэж хэлж байсан. Гэхдээ 1.5 км-ээр л бодоход нэг машины дундаж урт 5 м гэж үзвэл машин хоорондын зайг бодож үзээд нийт 300 орчим машин очирлж байсан гэсэн. Нэг машинд 3 хүн дунджаар байсан гэж үзвэл 900 хүн гэсэн. Гэхдээ зарим хэсэгтээ 2 игнээ очирлж байсныг үүсэх. Тэгвэл бүр том тоо гэсэн үг. Монгол улс гэхдээ энэ үед ямар нэг гинтийн шийдвэр гаргаж хилээ хаасангүй. Хил давхыг хүссэн иргэдийг өчигдрийн байдлаар боломжоор оруулж ирсээр л байсан. Хил гайл дээрх дундаж шалгалтын хугацаа 30 орчим минут байдаг бол бүх хүчээ дайчлан ажиллаж 7-8 минутанд оруулж ирж байсныг л хэлж ирсэн. Хэсэгхэн хугацаанд олгогдсон боломжийг хүртэхэд монголчууд маань чадлаараа тусалж, угтаж авах сэтгэлтэй, тусалж аврах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан нь итгэл найдраа алдаж байсан ээжүүдэд бас аавуудад ирээдүгөө утга учиргүй дайнд алдахыг хүсээгүй залуучуудад багч болов сэтгэлийн дэм итгэл найдар өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Том гүрний эзлэн түрэмгийлэх империалист бодлогын доор Монгол туурхтнууд өөр систем доор өөр хэл соёлтой, өөр үзэл бодолтой болж холдож хөндөрсөн нь тодорхой. Тийм болохоор тусгаар тогтносон улсын хувьд зөв, гэхдээ бас мэдрэмжтэй бодлого баримтлах нь шаардлага мөн.